Мэндэргийн үзэгчтэй нийгмийн сайн сайхан бүхнийг эрэг талаас нь харуулдаг Сүбэд эзэн сайтын сурвалжлах баг үзий тороолоос үзэж та бүхэндээ ээлжтэй эрэг сурвалжлага бэлтгэн өргөхөд бэлэн болсон байна. За нийгмийн хариуцлагын хүрээнд альтернатив эмнэлэг болон бэрхшээл киноны хамт олон жүжигчин ганц хожид энэхүү сайхан байшин бол барьж өгöd одоо тун удахгүй хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байна. Өнөөдөр их гайхалтай үйл явдал болж байна. Тэгээд ганц хожтой гашаа байшинтай болгож өгнө гэж амласан энэ зүйл маань өнөөдөр биелэлээ олоод байж байна. Тэгээд ганц хожтой аз жаргал эрүүл их хамгийн сайн сайхныг хүсэн өрөөй. Тэгээд энэ зүйлийг би ганцаараа хийгээгүй. Манай гэр бүл тэгээд өөрийнхөө гэр бүлээр айгүй их бахархаж байна. Хүүхдүүдээрээ ханаараа бахархаж байна. Өөрийнхөө гэр бүлийн эдийн засгаас бас энэ зүйлийг хандуулж байгаа. Дээрээс нь ээж аав хоёроо бахархаж байна. Ах トゥ нараараа бахархаж байна. Дээрээс нь ажиллаараа биоэнергийн судалгаа эмчилгээний үндэсний хүрээлэн гэж том айлаадаг. Дээрээс нь альтернатив эмнэлэг гэж том айлаадаг. Тэгээд энэ хүмүүсээр бүгднгөөр нь бахархаж байна. Өнөөдрийн энэ төсөлд хамтран оролцсон манай гигэ үлсийн ийм сайхан залуучуудаа тунгалаг цонхныхонтоо за тэгээд төмтийн залуустаа нарт эмпксийнхэнтаа за гүнгэрвагийн бас залуу байгаа. Тэгээд маш олон хүмүүс маань энд бол туслаж хандив мөнгө өгсөнгөөрөө энэ байшинтай болж байна. Ингээд та гурав маань энд аз жаргалтай сайхан урт удаан амьдраараа ингээд та гуравтаа аз жаргал эрүүл их хамгийн сайн сайхныг хүсэж байна. Тэгээд энэ маш олон хүмүүс надад юу гэж хэлсэн бэ гэсэн чинь энэ олон хүмүүсийн сэтгэл шингэсэн зүйлүүдийг цаашдаа яг тийм ээ эзэн байж тийм ээ гоё амьдраарай гэж хүсэж шүү. За ингээд түлхүүрийн Монгол улсын гавьяа жүжигчин манай Базар аригч ах маань одоо түлхүүрийг гардуулнаа. Энэ сайн сайхан сэтгэлд гараа оруулсан бүх сайхан залуучуудаа бас хамгийн сайн сайхан бүхнийг хүсье ёо. Мөн даймигийнхаа ээж А2-т нь ийм сайхан буянтай хүүхэд төрүүлж нийгмийн нэг сайхан гэрэлт хэсэг болгож явж хагаад бас чин сэтгэлээсээ талархаж байна. Ингээд бүх юм амгалан сайхан байх болтугай. Түлхүүрийг гардуулж өгье. За. Нэ. Воёны сайхан үйлсэд гараа сунгаж зорьсон зорилготой хүрсэн хөөдөө их баяр эхлээд баяр хүргэе. Тэгээд дараа нь одоо ганц хойж маань олон кинонд тоглоорой. Одон нь болж гэлзэж яваарай гэж өвгөө ах нь хэлье да. За Тэгэхээр өнөөдөр их сайхан үйл явдал болж байна. Жүжигчин ганц хожид энэхүү сайхан тав тухтай амьдрах байшин бэлэглэж байна. Дөнгөж сая бас гардуулаад өгчлөө. Ер нь энэхүү ажлыг анх яагаад эхлүүлсэн? Анх эхэлсэн түүхийг иргэнсэхгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд бид нэр энэ хүүхдүүдтэй зориулаад 45 жилийн дараа Бэрхшээл гэд киног хийсэн. Тэгээд тэрэн дээр манай ганц хожид жүжигчин маань одоо оролцоод тоглосон байдаг. Тэгээд тэнцэнс ерөөдөө их газрын чулуу дээр бид нар хамгийн сүүлийнхээ зураг авалтыг аваад өглөө үүрээр байж байхдаа би ганц хожид амласан байт. За юу гэж амласан бэ гэхээр за ганц хожидоо ингээд би одоо Бэрхшээл киноныхаа хамгийн анхны одоо жишээлбэл нэг орлогоор чамд гашаа байшин барьж өгнө гэж амласан байт. Тэр маань 5 жилийн өмнө болов. Тий тэгэл яг ковид үед байсан. Тэгэл одоо явсараа гал тэгэл бий болж байна да. Энэ дээр бол одоо маш олон хүний хичээл зүтгэл бол орсон байгаа шүү дээ тий. Тэгэлгүй яах вэ? Энэ дээр бол маш олон хүний хичээл зүтгэл орсон. Тэгээд дээрэс нь мэдээж биоэнергийн судалгаа эмчилгээний үндэсний хүрээлэн тэгээд альтернатив эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд гээд манай эмнэлэг маань тэгээд ах トゥ амраг содон манай гэр бүл одоо хамгийн одоо юу гэдэг чимдээ ингээд баярламар зүйл бол одоо яалтчгүй манай гэр бүл маань байна. Тэгээд гэр бүлийнхаа одоо орлогоноос ч тий байгууллагынхаа орлогоноос тэгээд найз нөхдүүдийнхээ хүрээнд маш олон хүмүүсийг хичээл зүтгэлээр энэ байшин маань ингээд бослоо. Одоо энэ ч бас бараг километрийн зайтай тог авах хэрэгтэй байсан. Энэ тэгсэн чинь ерөөхдөө ингээд нэг эдийн засгийн тооцоолыг үзсэн чинь 30 гаруй сая төгрөг болж ирсэн. Тэгсэн чинь харин ашгүй энэ хаан уул дүүргийн эрчим хүчний
даргатай холбогдоод ингээд гэсэн чинь манай дээр хамгийн сүүлийн юм дээр гэсэн чинь орших гээд нэг залууг хэлэхгүй байхын аргагүй. Тэгсэн чинь тэр маань 30 хэдэн сая төгрөг татаад энэ манай энэ хойдолд авсарсан. Бид нар нааш нь татаж авсан. Нааш нь татаж авахдаа Гүнгэрвагийн захирал манай Ариун болд маань одоо ч л энэ шонгуудыг бүгднийг нөгөөд дээрээс нь энэ Нарт Инвест гэдэг хоцод компанийн захирал манай найз Батцуул гэдэг найз маань ингээд бас бүх зүйлүүдийг хийгээд ингээд нэг 10 гаруй сая төгрөг энийг ингээд татаад аваад ирсэн. Айгүй хэмэлт хийсэн тий. Тэгээд бас энэ хөөцөлдсөн бас эн чин нөгөө бас зөндөл олон зүйлүүд өгдөг. Манай бас ингээд энэ нийслэлийн эрчим хүчний газар байдаг бас олон нийтийн хайрцаг халуурны даргаваа Сараа гэдэг нэг ихч байдий. Тэр ихч маань бас айгүй тусалж ингэж бас холбож ингэж өгсөн. Тэгээд нөгөө эн чинь нөгөө сайн үсээ аян байгаа болохоор хүмүүс маань айгүй гоё дуртай тгий за нийгмийн хариуцлагын өрөөнд ийм зүйлүүд нь болъё гэд ингэсэн байж байгаа. Тэгэхээр бас эмнэлгийнхаа тухай тавчхан мэдээлэл манай үзэгчдэд өгвөл болох уу та? За альтернатив эмнэлэг бол 5 жилийн өмнө бол үүсгэн байгуулагдсан. Тэгээд нийгмийн хариуцлагын өрөөнд бид нэр 5 жилийн хугацаанд бол ерөөхдөө Бэршгаа гээд бас 45 жилийн дараа үлгэрийн кино хийлээ. Тэгээд ингээд нэг 2 дахь төсөл маань ингээд энэ ганцоожийнхаа сайхан байшинг барьж өгж जैन. Тэгээд манай эмнэлэг бол ерөөхдөө нэгдсэн эмнэлэг. Тэгээд бүхэл зүйлүүдийг эмчилдэг, хэвтэн эмчилүүлдэг, нийгмийн даатгалтай бас холбоотой 3 удаа магадлалын итгэмжлэгдсэн ийм гайхалтай хамт олон байгаа. Тэгээд бас хамт олноороо айгуу тийм бахархаж байна. Тэгээд дээрээс нь бас ээж аваар айгуу бахархаж байна. Өнөөдөр ах дүү нэрээр бахархаж байна. Өнөөдөр яг ингээд миний хайжууд ингээд хасаалтай тааш ингээд ах дүү нар маань байдаг. Ээж аав маань ингээд ард байж байдаг. Энэ зүйлүүдээр бүгдөө л гар бие ингээд оролцож идэг. Тэгэхээр бас ах дүү нэрдээ баярлалаа. Ээж аавдаа баярлалаа. Тэгэл яг л ард тэгээд гэр бүлээрээ амар тийм омгшиж байна. За ганцаарч маань байшингийн барихад бас өөрийнхөө компани зүгээс бол бас үнэтэй 2 нэмэр оруулсан. За энэ хүү цонхыг бас хийж өгсөн гэжсэн тий. Энэ тухай. За манай хамт олон одоо энэ хүү юунд аянд цаг үсээ аянд нэгдсэндээ юу тий баяртай. Тий. Энэ бол манай Монголын өнөөдөр болох үндэсний брэнд болох Метрополис компани Profession гэдэг метрод байгаа. Тий. Энд дээр 2 давхар шилттэй 60-70 гэсэн хэрцээтэй юм араамар хийгдсэн цонх байгаа. Бид нар болохоор анх энэ төслийг болохоор альтернатив эндгийн захирал баймах маань тавиад ах нь одоо энэ ийм үйл ажиллагаа зохио байгуулж байгаа маа танай компани одоо ингээд шинэ дөнгөж одоо дэлгэрж байгаа компани юм чинь одоо нийгмийн хайрхан хариуцлага хүрэн тахтаа ингээд хамтраад ийм сууц байраад өгөөч гэдэг юм санал тавьсан. Тэрийг бид нар бол маш их хүлээж зөвшөөрж авсан. Тэгээд нөгөө манай компани ч юм болохоор зөвөрийн сууц гэж нэрлэгдэж байгаа ч гэсэн үйл хөдлөх хөрөнгөтэй ордог. Ерөнхийдөө одоо манай та бүхэн харж байгаа хундаамтай хийдэг. Одоо доторх бохор тэг яг нөгөө захиалагчдаа хүссэн загвараар хийдэг. Одоо яг энэ хөө ганцаарч чинь байшин маань болохоор ерөнхийдөө 5-8 харьцаатай гэсэн. Одоогийнхаа яг ханшаар бол 40 сая орчим төгрөгөнд бий болж байгаа. Тэгэхээр энэ байрны маань хувьд бол одоо жилийн 4 улирлд бол ямар ч асуудалгүй тий. Манай компани болохоор ерөнхийдөө бол жилийн 4 улирлаар л голцоо амьдрах зорилттойгоор барьж илдэг. Одоо нөгөө сүүлд ч одоо нөгөө шавар шахаа гэхээс илүү хүмүүс айгүй эмэгтэйчтэй одоо бидний юм амьдрах хүсдэг болсон. Тэгэхээр манайх болохоор нөгөө дотроо одоо бохир сан бүгдийн шийдэж өгнө. Ерөөсөө захиалагч байгаа хүсэл дээр одоо би ийм загвараар ингэж байруулмаар анаа л ерөөсөө 4 улирлал яг 100 гэхээсээ илүү 4 улирлал өвөл зөнгөө бид нар л амьдардаг байвал их зүгээр юм байна гэж боддог. Тэгээ манайхаас нөгөө Монгол базалттай одоо хүн болгоныг бас сайн мэддэг дулгаалгын компани байгаа шүү дээ. Монгол базалттай бас их айгүй хамтарч ажилладаг. Тэр мөр нь болохоор нөгөө галд төсвөртэй гэдгээр манай байшинд бас айгүй их даваа талтай. Галд төсвөртэй тэгээ нөгөө дулаалах чиг ус тусгаарлагч малтгаалагч гэх бүх ерөнхийдөө манайх болохоор аль болох сайн чанарыг л хийдэг. За дөнгөж сая ганцаарч маань 2 хүнтэй хамт гэртээ орчлаа. Гэрээ хөлийг авчлаа тий. Маш гайхалтай байшин мөрөөдөж л исэн тий. Мөрөөдөж байсан. Нийтийн байрлал захлал тий мөрөөд яажсан. Тэгээ энэ мөрөөдөл хизээч бэлэгдэхгүй юм шиг тий айгуух тэгсэн бодогддог байсан. Тэгээ яг Бэрхшгаа гэдэг кино тий би уран бүтээлч болсноор бас одоо бахархмаар санагдаж байна. Тэгээ миний ээж намайг дэмжижсэн бас бахархмаар санагдаж байна. Тэгээ энэ сайхан өргөж байгаа байшинтай босгож өгсөн Дамжин сэрэндээ Бэрхшгагийн альтернатив эмнэлгийн эмч Дамжин сэрэн гэгээ үлсэхэндээ төмтөйхэндээ за тэгээд тунгалаг вакуум цонхныхандаа
За тэгээд саяны ундракада. Тэгээд за би ингээд бас зарим нэг нэр орж ирэхгүй байх шиг нэг уучлаарай. Бүгдэнд маш их баярлаа. Миний хизээч биелэгдчихэн өрөөдлийн байшин босгож өгсөн үнэхээр чи сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. 13 жилийн өмнө таны талаар би нэвтрүүлэг хийжлээ. Тэгэхэд хоёулаа зурагтад олзчихсэн тий. Тэгэхэд яг нийтийн байрны 2 давхар тамирдаг байсан санагдаж байна. Хоёулаа нэг шатаад өгсөх гэж бас. Тий. Ингээд нөгөө жоохон хэцүү байсан. Харин өнөөдөр яг энэхүү байшин маань одоо танд ингээд гэртээ орж гарахад ямар нэгэн асуудал байхгүйгээр яг та гуравт зориулсан агүй сайхан тухтаа сууцаа гэл басан биш үү тий. Тэгэхээр бас 13 жилийн өмнө таа ч гэсэн өсөлж исэн. Хизээ нэг өдөр байртай өөрийн гэсэн орох оронтой, өөрийн гэсэн өөрийнхөө нэртэй тийм үл хөдлөх хөрөнгөтэй болох юмсан гэж бодож байсан. Энэ мөрөөдлийг Бэрхшага киноны хамт олон буюу альтернатив эмнэлгийн хамт олон нийгмийн хариуцлага өрөөнд өнөөдөр биелүүлсэн байна. Энэ бүхнийг ижийг харсан бол их л талархаж бас охинороо бахарх сэтгэл төрөх байсан. Ээж манай сүмэлт ихс. Ээж нь очиад тэр хүмүүсийг нь хоолыг хийгээд тэгээ ээж нь очиад тэр хүнд нь тэгэд туслаад өгье гэж хэлэх байсан миний ээж. Тэнгэрээс хараад маш их баярлаж байгаа хаа гэж бодчих. Тэгтээ ээжгээ байсан бол ямар асар их баярлах байсан бахал яг ийм баяраар л би баярлуулах байсан болов гэж би бодож байна тий. Тэгтээ яг хаа тэнгэрээс хараад энэ сайхан хүмүүстэй намайг учруулж өгсөн баха. Миний охин тий ийм сайхан хүмүүстэй, ийм сайхан баг холтой, ийм гэгээлэг бүхэнтэй учирч яваарэ гэд тий. Цаанаас ингээд зам ингээд зурж өгсөн болов л гэж би бодож байна. Нэр нь хэм билээ миний? Төвшин заяа. Төвшин заяа ч одоо 13 хүрсэн байхаа. 12. 12 настай. 7 дугаар анги. Түрүү би танаа гэрт ороод байшинд ороод та хэдийн зургийн цамралгийг харсан чинь алдаагүй цэвэр хүчгтэн гэдэг зураг байлаа чинь. 3 дугаар ангид авчихсан. Ямар гоё юм бэ? Чи тэгэхээр онцордог аа. Ирээдүйн мөрөөдлөө тодорхойлсон юм мэрэгчлээ. Арай тодорхойлж хэмжээгүй байна. Шинэ гэр нь гоё юм уу? Гоё бай. Та гурав сая зүгээр гуруулаа хөтөлцөөл үнэхээр аз жаргалтай орж ирсэн шүү дээ. Ээжтэй сайн тусалж байгаа юм. Заагч. Ста мандаг. За, баялагч. Дүүгин одоо манай ганц хойч маань одоо хөрхөн хоёр дахь охиныгаа бас лгидэж авсан. Одоо хоёр дахь охин маань нэр нь нэмэлээ. Төвшин жаргал. За, төвшин зургал хэд настай? Одоо 3 дугаар анги. 8 настай. 8 настай юм биш үү тий? Чи тэгэхээр ээж ихч хоёрдоо их тусалдаг мундаг охин гэж их чинь чамайг сонссон. Гоё нөө шин гэрүүлж. Гоё. Гоё нөө. Ямар сурж байна? Онц сурж байна. Яа. Манай ганц ажи охтууд чинь ер нь их онц сурдаг, цэвэр бичгтэн их мундаг охтууд байна шүү дээ. Тэгээ охтуудаа бас их сайн хүмүүжүүлж байгаа юм байна. Ээжийнхээ ургийг маш сайн биелүүлж байгаа юм байна. Баярлалаа. Заримдаа хэтрүүлжсэн хоёр охноос уучлаарай гэж хэлмээр байна. Уур бухимдал бас их байсан байж магадгүй тий. Тэгээ хоёр охиндоо бас хайртай баярлалаа. Хоёр охиндоо ээж нь хайртай шүү. Хайда урвдлаж гомдож исэн бол уучлаарай гэж шүү. Хоёр охин ээжийг уучлах юм байна тий. Уучлаа ээж шүү. Баярлалаа. Би өөрөө айлын ганц охин тий. Айлын хүүхэд ганц болохоор яаж ч гэсэн би хоёр хүүхэд гаргана гэж бүр зүтгэсээр боддог гэсэн юм. Яаж ч гэсэн хоёулаа юм одоо байсан ч хамаагүй тий. Хоёр тэрний дуу шиг тий хоёр тэрсэн байг гэж одоо тэгээд манай баг удам шиг. Танаа том охин чинь хөрхөн инээгээ суугаад байдаг мшээгээл явдаг охин байж тий. Нүрний басаалтантай. Хамгийн хажуухалтай өдөр өнөөдөр байгаа хаалгач шүү дээ тий өнөөдөр. Миний амьдралд юу ч хийх тохиолдож болно. Гэтэ даваад гарч байгаа нь бол хамгийн том аз жаргал тэгээд ганц очдоо болон хоёр хөрхөн үзэсгэлэнтэй цэцэг шиг огтод аз жаргал гэсэн. Одоо тэгээд энэ сайхан өргөө цагаан баашинда аз жаргалаар бэлхэж сайхан амьдраарай. За маш их баярлалаа. Бүх одоо хамт олон бүх хүмүүст бүх сайхан хүмүүстээ маш их баярлалаа л гэж хэлье да. Түрүү ярьж байгаад мартсан байна. Тэгээд өнөөдрийн бидний ширээний ингээд чихэр бичээ ундаа бүх зүйлүүдийн маань бас сараа гэд тэгээд сэндэгэд бас манай хоёр имчилүүлж өгсөн бас тэр зүйлүүдээ бас хэлье. Тэгээд ийм олон өнөөдөр 50 гаруй хүмүүс ирсэн байна. Энэ хүмүүст маань бас аюу гоё зүйлүүдийг бас бэлдэж гисэн баярлаа гэж хэлье. Бас хүүхдүүдэд бас зөндөө их бас ирсэн бүх хүүхдүүдэд бэлэг гисэн байгаа. Ир хүн хэлсэндээ эмээлт маань харьяасандаа гээл тэгээд гоё байна.
Яагаад гэвэл энэ чинь ганцхан миний хүчин зүйл биш байхгүй. Маш олон хүмүүсийн хүчин зүйл ороод. Гэхдээ энийг бүгднийг ингээд бас удирдан зохион байгуулад ингээд ард нь ийм том зүйл хийчихэд өнөөдөр бол яг л өөрөө ингээд нэгдсэн юм шиг баяртай байна. Тэгээд өөрийнхөө ажилчид тийм ээ хамт олондоо найз нөхдөөрөө айгүй тийм бахархаж байна. Тэгээд дахин л хэлээд байгаа. Тэгээд танай хамт олонд маш их баярлж байгаа шүү хаа. Баярлалаа. Сүбэдэ цагийн сайтын эрүүл сурвалжлагтай хамтдаа үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Зүжигчин ганц аж маань 2 хүүхэдтэйгээ хамт шинэхэн байшинаа ангаа бол хүлээж авлаа. Тэгээд энэхүү байшинг барихад гар бие оролцсон анх санаачилсан альтернатив эмнэлгийн хамт олон болон Бэрх шагаа киноны хамт олон. За гэгээ улс тунгалаг цонх нарт эмнэлэгс болон хувь хүмүүстээс үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Эерэг бүхнийг Сүбэдэ цагийн. Эерэг бүхнийг Сүбэдэ цагийн.